Жирийн нэгэн нарлаг өдөр эхнэр охин бид гурав вагоноор зугаалахаар болов. Хогцсох унаар хэрэгтэй зүйлсээ базааж. Хайраа, юмаа бэлдээд дуусаж байна уу? Цаг болох нэ. Дуусаж байна. Одоо тарая гарая. Охиныхоо юмнуудыг авсан уу? Авсан. За охин бэлэн, би бэлэн, эхнэр бэлэн. За аялал руугаа хөдөлцгөөе. Гэж хийхэн могцаал руу хөдлөлөө. Могцаал дээр очиход охин маань тасалбараа гээчихсэн байв. Эхнэр бид хоёр яхаа мэдэхгүй бачимдав. Одоо яах вэ? Яг хэрэгтэй үед тасалбараа хаячих юм уу? Одоо эннээс өөр вагон байхгүй гэсэн шүү дээ. Хайраа, чи гялсгүйгээд дахиад нэг тасалбар байна уу? Хараад ирээч. За яг эндээ хүлээж байгаарай. Би хурдхан гүйчгээд ирээ. Уучлаарай. Охин маань тасалбараа гэж хийж. 12 цагийн вагон дээрээ гяс тасалбар бичээд өгөөч. Уучлаарай. Манай тасалбар дууссан байна. Болж байна шүү дээ. Аргалаад өгөөч. Манай гэр бүл энэ вагонд суухгүй бол хоцсох гээд байгаа юм. Уучлаарай. Ямар ч боломж ядах. Ядаж байхад наад вагонд чинь бараг даацсан хэдрэх шахуу их хүн суучихсан байгаа. Тийм болохоор тасалбар байсан ч өгөхгүй гэсэн тушаал гарсан. Сайн байна уу? Та хүслэнгийн аав мөн үү? Ямар нэгэн асуудал гараад байна уу? Аль вагоны тасалбарыг хайж байгаа юм? Манай гэр бүл яаралтай 12 цагийн вагонд сууж ирэх хэрэгтэй байгаа юм аа. Охин маань тасалбараа гээч гэж тэгсэн юм. Тасалбар нь дуусчихж одоо яах вэ? Өө тийм үү. Надтай хамт нэг хүн явах байсан юм. Тэр маань болчихсон. Надад 2 тасалбар байна. Нэгийг нь авдаа. Оо тийм үү. Яасан сайн бэ? Манай хоёртанд байгаа хоёулаа орчих. Хайраа. Тасалбар багчлаа. Азар охины минь багш тааралдаад охинд нэг илүү тасалбар байсан байна. Оо сайн байна уу та? Яасан сайн бэ? За вагон хөдлөлөө хурдлахгүй бол амжгүй. Миний охин багштайгаа нэг сандал дээр суучих. Авэж хоёр нь ойрхон суух болно. Тэгээд бид охиноо багштай нь хамт суулгаад өөрсдөө тусдаа суухаар болов. Бид 1-р вагонд, охин багш 2 5-р вагонд суусан байлаа. Эхнээ бид хоёр хөвчөстөн ярилцаж юу хийх талаар төлөвлөж суун. Гинт чанга яригчаар зар гарлаа. Анха Улаанбаатар хотод маш хурдцтайгаар нэгэн өвчин тархаж байна. Энэ өвчин хүний ой санамжийг мансуулж байна. Хүмүүс та бүхэн хямуурч бие биетэйгээ ойрхон суух. Эхнэр бид хоёрын доосана зовж. Энд чинь яасан эвгүй мэдээ. В2 уулаа. Хурдан охин руугаа очиж үзье. Тэгээ миний санаа амар зовж байна хортлий. Гэж ярилцав. Тэгтэл яг өртөөн дээр зогсох мөчид Хайраа энэ юу вэ? Тэрийг хардаа. Саяны зар үнэн байна. Алив хурдан яваарай. бид охин руугаа гүйх гэсэн боловч хүмүүсийн шахацалтаанд хөдөлж чадсангүй. Хөдөлж чадахгүй нэ. Алив хурдлаараа тийшээ. Гэт ихнэрээ таттал цонх хаграх дуу гарч догшин хүмүүс вагон руу дайрч орж ирэв. Бид хоёр тэднээс зүгтаах гэж аль болох хөнгөн хэсэг рүү гүйв. Гэвч нэг галзуу хүн бидэн рүү дайрлаа. Хайраа холдоорой цаанаас чинь. Хурдлаараа тэнд онгорхой цонх байна. Бид яаран цогоор гарч вагны дээвэр дээр гарч чадлаа. Гэтэл хүмүүс биднийг хараад бүгд дээш авирч эхэллээ. Удалгүй дээвэр дүүрэн хүн шавж хүл гიშгхийн зайгүй болов. Доороос галзуу хүмүүс авирч дээш гарсан хүмүүсийг татан доош шидэж байлаа.